За сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь шинэ оны мэнд хүргэе. За өнөөдөр бүгдээрээ зүрхний стент тавилсан хүмүүсийн хамгийн их асуудаг 10 асуултанд хариулах болно. За нэгдүгээр стент тавилсан хүмүүс за тавиулсан стент маань унах уу, аль эсвэл байрнаасаа хөдлөх үү гэж маш их асуудаг. Тэгэхээр бид нар стентийг ямар үед тавьдаг вэ гэхээр зүрхийг тижээдэг титэм судасны нарийслын үед тавьдаг. Өөрөөр хэлбэл судас маань нарийсчихсан байгаа тохиолдолд стент тавьж тэр судасыг тэлдэг гэсэн үг. Судас гэдэг маань өөрөө даралттай эрхтэн тэр даралттай орчинд өөрөөр хэлбэл судасны нарийсчихсан байгаа тэр газар стент тавиад өгж байгаа учраас тухайн тавьсан стент ямар нэг байдлаар хөдлөхгүй, унахгүй, тийм болохоор санаа зовох зүйл байхгүй. За мөн дээрэс нь стент тавихаар тухайн стентийг судасны өөрийнх нь ханд хүртэл ингээ бүрхээд эхэлдэг. Ийм болохоор танд тавигдсан стент хөдлөн гэж байхгүй, унана гэж байхгүй санаа зовох зүйлгүй гэсэн үг. За хоёр дахь хамгийн их асуудаг асуулт стент суулгасны дараа зүрхэн дээр хүчтэй дарахаар ч юм уу зүрхэн тал руугаа харж унтахад стент маань хугарах уу, бутрах уу гэж маш их асуудаг. Тэгэхээр зүрхэнд тавьсан стент хаагарах, хугарах, бутрах гэсэн юм бол байхгүй. За тэр бүхэл зүрхний стент суулгасан хүмүүст ховор тохиолдолд зүрх маань зогсож болдог. За энэ үед бид нэр цээжинд маш хүчтэй даралтаар бид нар массаж хийдэг шүү дээ. Ийм хүчтэй даралт зүрхэнд үзүүлж байхад хүртэл зүрхэн суулгасан стент маань хугардаггүй, бутардаггүй байгаа шүү. За стент тавилсан хүмүүсийн 3 дахь хамгийн их асуудаг асуулт стент тавилсны дараа нисэг онгоцны буудлын шалганаар гарахад асуудалтай юу гэж маш их асуудаг. Тэгэхээр стент гэдэг маань зүрхэнд буюу биеийн гүнд байрлалтай, хоёрдугаар жижигхэн хэмжээтэй байдаг учраас нисэх онгоцны буудлын шалган дээр ямар ч асуудал үүсэхгүй гэсэн үг. За дөрөв дэх хамгийн их асуудаг асуулт зүрхний стент суулгасны дараа MRI шинжилгээ хийхэд зүгээр үү гэж асуудаг. Тэгэхээр стент гэдэг маань төмөр биш, зэвэрдэггүй гам материал байдаг. MRI ахуулахад ямар нэг байдлаар асуудал үүсэхгүй. Харин зүрхний пейсмейкертэй тохиолдолд MRI ахуулахын өмнө зүрхнийхээ эмчид үзүүлж ээж MRI ахуулах хэрэгтэй. За стент тавилсан хүмүүсийн дараагийн хамгийн их асуудаг асуулт буюу 5 дахь асуулт. Стент тавилсны дараа электрон төхөөрөмжүүдтэй хамаагүй харьцаж болох уу? Чөлөөтэй хэрэглэж болох уу гэж маш их асуудаг. Тэгэхээр ямар ч асуудал байхгүй, чөлөөтэй хэрэглэж болно. За 6 дахь хамгийн их асуудаг асуулт. Стент тавилсны дараа одоо 1-7 хоног, 2-7 хоног болж байхад цээжэр өвдөд байвал яах вэ гэж маш их асуудаг. За бид нар стент тавихдаа тийм үү энэ ажилбарыг хийхдээ ямар нэг байдлаар бид нар тэр судасны хааныг хөндөжл байгаа учраас стент тавилсны дараа 10 минутаас 1 цагийн дотор бол өвдөх болон эвгүй оргих шинж тэмдэг байж болно. За бид нар нарийсан судасыг тэлээд стент тавьж байгаа учраас тэлэгдээд байгаа юм шиг, татагдаад байгаа юм шиг тийм мэдрэмжүүдийг бол өгч болно. Харин зарим хүмүүс стент тавиулаад одоо эмнэлгээс гарчихсны дараа гэртээ байж хахад цээжээр өвдөд байна. Энэ мэн ерөөсөө намдахгүй байна гэдэг хүмүүс байдаг. Энэ өвдөлт маань таны ачааллын үед өөрөөр хэлбэл шатаар алхахад, хурдан урдаа алхахад, гүүхэд өвдөд ах юм бол энэ мэн зүрхний өвдөлт байх магадлалтай учраас стент тавилсан эмнэлэг дээрээ очиод үзүүлэх хэрэгтэй. За стент тавилсан хүмүүсийн хамгийн их асуудаг 7 дахь асуулт. За тавилсан стент маань удаад ирэхээр зэврэх үү гэж маш их асуудаг. Стент гэдэг маань төмөр биш, зэвэрдэггүй гам материал байдаг. За энэ дотроо бүр хүний биед ямар нэг байдлаар гаж нөлөө байхгүй, хоргүй тийм материал байдаг болохоор энэнд юусоо санаа зовох хэрэг байхгүй. За стент тавилсан хүмүүсийн 8 дахь хамгийн их асуудаг асуулт. За тэгэхээр стентийг дээд талын хэдэн ширхгийг тавьж болох вэ гэж маш их асуугаад байдаг. За энэ маань юунаас хамаарх вэ гэхээр тухайн хүний зүрхний титэм судасны нарийслын зэрэг хэмжээгээс хамаарна. За зарим тохиолдолд ганц урт стент тавих тохиолдол байдаг. Зарим тохиолдолд 2-ыг 3-ыг тавиулсан, 4-ыг тавиулчихсан гэсэн хүмүүс байдаг. За мэдээж стент олныг тавиулах тусмаа энэ ажилбар маань өөрөө хэцүү болох тохиолдол байдаг учраас зарим эмчнэр мэс заслыг сонгодог тохиолдол бас байдаг. За стент тавиулсан хүмүүсийн 9 дахь хамгийн их асуудаг асуулт. За стент тавиулсны дараа дахиад нарийсах уу? Өөрөөр хэлбэл дахих уу гэж маш их асуудаг. Тэгэхээр стент тавиулсан хүмүүс дахиад ирж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн стент тавилахаас өмнө байсан зовирууд маань хэдэн жилийн дараа ч юм уу тухайн зовир маань дахиад илрээд ирж байгаа хүмүүс стент тавьсан газар нарийсан гэхээс илүү судас маань өөр газараа дахиад нарийсаад ирж байгаа хүмүүс олон байдаг. За хамгийн сүүлийн асуулт стент тавилсан хэсэг маань дахиад нарийсах юм бол тавьсан стентээ буцаагаад авах уу гэж асуугаад байдаг. Тэгэхээр бид нар стент тавилахаар тухайн стент маань судасныхаа хананд наалдаад тэлж өгөөд дээрээс нь судасны маань өөрийн идүүд стентээ бүрхтгэе гэд би түрүүн хэлсэн. Тэгэхээр бид нар тэр суулгацсан стент авахын тулд тэр бүрхчихсэн байгаа идүүдийг түүж авах шаардлагатай болно гэсэн үг шүү дээ. Хэрвээ ийм тохиолдол байх юм бол дотуур нь дахиад нэг стент тавих юм уу? Аль эсвэл эмтэй баллон тавих юм уу? Эмч маань шинжилгээ хийж үзэж хагаад өөртөө аль нэг арга
аргыг хийдэг байгаа. Гэхдээ тэр стент нарийнслагаа тэр стент тэндээ байснаар ямар нэг байдлаар биднэрт асуудал үүснэ гэсэн үг бол биш ээ. За би үүн дээр нэмээд зүрхний титэм судасны стент тавилсан хүмүүс юун дээр маш их анхаарах ёстой вэ гэдгийг маш товчхон хэлээд өгье. За зүрхний титэм судасны стент тавилсан хүмүүсийн хамгийн чухал юм нэг номерт эмээ уух шаардлагатай. Эмээ ерөөсөө өөрийнхөө дураар зогсоож болохгүй. Ямар тохиолдолд бид нар эм зогсоож болох вэ гэхээр та ямар нэг байдлаар бүтэн биеийн вакцины шинжилгээ өгөх гээд ч юм уу тийм ээ ходоод бүдүүн гидсний дуран хийлгэх гээд за тийм тохиолдолд ходоод бүдүүн гидснээс эдийн шинжилгээ ч юм уу ургацаг авах тохиолдолд тус тогтохгүй байж магадгүй гэдэг үүднээс за мөн ямар нэг байдлаар мис ажилбар мис засалд орох гэж байгаа тохиолдолд зүрхний эмчийн зөвшөөрлөөр бид нар 5-7 хоног зогсоож болно. Түүнээс илүү олон хоногоор эмээ зогсоох юм бол мэдээж биднэрт зүрхний талын эрсдлүүд нь илүү нэмэгдэнэ гэсэн үг. Яагаад бид нар саяны тохиолдолд эмээ зогсоогоод байна вэ гэхээр зүрхний титэм судасанд стент тавьсан тохиолдолд бидний уудаг юм 1-2 төрлийн цус шингэлэх эмүүд орж идэг. Тэгэхээр бид нар ямар нэг байдлаар ажилбарт орлоо гэхээр цус шингэлэх эмээ уусаар байх юм бол тэр ажилбар хийсэн газар чинь цус тогтохгүй цус алдах гэх мэт эрсдлүүд үүснэ гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр манайхан зүрхний стент тавилсан одоо бүх эмчилгээ ингээд дууссан. Бүх юм зүв зүгээргээ бодцдог. Энэ маань одооноос бүх зүйл эхэлж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл та одооноос эм уудаг боллоо. Дээрээс нь нэмээд та хэвийн жингээ хадгалах хэрэгтэй, эрүүл тооллох хэрэгтэй, давс багтай хооллох, тамхи болох, чихрийн шижин даралт ихсдэг бол энэ бүхнээ хянах гэх мэт маш олон үүрэг хариуцлага ирдэг байгаа шүү. За би энэ сэдвээр яагаад өнөөдөр хийж байгаа вэ гэхээр сүүлийн үед 30 гаруй насны залуучууд зүрхний талын зовир хилээл ирэхээр шинжилгээ хийхээр дандаа зүрхний титэм судас нь нарийсалтай байгаад байна. Нас маань нэлээд залуучсан. Өөрөөр хэлбэл 30 наснаас эхлээ 30 гаруй настай залуучууд хүртэл стент тавилах тохиолдол маш их гарч байгаа учраас би өнөөдөр энэ талаар ярьлаа. За тэгээд бүгдээрэнд намжлал хүсье. Баярлалаа.